За орой өдрийн үзэгчтэй. Олоо телевизийг үзэж байгаа үзэгч та бүхэндээ амралтын өдрийн орой мэндийг хүргэе. Хоолоор дайлын нэвтрүүлэг эхэлж байна. За энэ удаагийнхаа дугаарт би тухайн хоолоор дайлын нэвтрүүлгийг хийдэг зорилго маань ямар учиртай вэ гэхээр маш их одоо хөдөлмөрлөөд завгүй байгаа хүмүүсийн одоо тийм ээ хоолоо идэхээ мартсан байгаа хүмүүсийг ой хоолоо идээч хоолоор дайлъя гэж үрдэг юм байгаа. За энэ удаагийнхаа дугаарт үндэсний дуу бүжгийн Эрдмийн чуулгын урын сангийн эрхлэгч за хөгжим судлаач удирдаач урлагийн гавьяа зүтгэлтэн Цэдэн шах маань сурж ирсэн байгаа. За мөн одоо бишгүүр хөгжимчин Мөнх Эрдэнэ. За мөн одоо хуучир хөгжимчин Инхман нар маань энэ удаа хоолоор дайлуулах гад ходоодоо султах гад ирсэн байна. За та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Эргэжтэйс бас өнөөдөр нэг. За сайхан өвлөж гинэ үү гэж эхэлдэг ч та монголчууд тийм ээ. Тэгэхээр одоо Монгол улсад орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал байгуулалт те найрал хөгжим байгуулагдсны 50 жилийн өмнө баяр болж байгаа юм. Тэгэхээр юуны өмнө энэ сайхан ой болж байгаа давхар баярыг хүргэе та нартай. Баярлалаа. Тэгэхээр 50 жилийн өмнө анх шаваа тавьж исэн юм байна шүү дээ. Тэгэхээр хамгийн анх хэдэн оны хэдэн сард хаана санаачлагаар одоо энэ шамаан тавигдж байсан юм бэ? Ямар хүний санаачлагаар эндээс яриагаа эхлэдэг хөө. Тэгээд. За одоогоос 50 жилийн өмнө уу 1962 оны 12 сарын 26-нд манай чуулгын үндэсний найрал хөгжмийн бүрэлдэхүүн маань анхны бие даасан одоо тоглолтыг хөтөлбөрийг боловсруулсан ийм тоглолтыг хийсэн байна. Тэгэхээр энэ анхны энэ тоглолтоос бид нэр чуулгынхаа орчин цагийн найрал хөгжим байгуулагдсны ой гэдэг юм уу тийм ээ тэмдэглэлт үйл явдлыг эхэлж тоолж эхэлсэн. Ер нь бол манай чуулга бол 1950 онд байгуулагдсан юм. За тэрний бас өмнөх суурь нь бол 45 онд эстрад концертын товчоо гэж байгуулагдаад анх 6хан хөгжимчтэй эхэлж байсан юм байна. За тэгээд 50 онд ардын дуу таанцны ансамбл болж өргөжөөд за тэгээд яг энэс 12 жилийн дараа 1962 онд найрал хөгжмийн бүрэлдэхүүн үндсэндээ бий болж анхны одоо том хөтөлбөрөө тоглосон. За энэ найрал хөгжим байгуулахт бол одоо их том гавьяа байгуулсан хүн бол манай одоо ардын жүжигчин төрийн хошоо шагналд Мөрд Доржгой юм байна. Тэр Мөрд Доржгой энэ одоо үндэсний их сайхан найрал хөгжмийг байгуулах гэж тэр үед одоо санаа нэгдсэн хүмүүстэйгээ найрал хөгжмийн бүтцийг ер нь бүрдүүлээд за тэгээд ардын хөгжмийн зэмсгүүдийг одоо бас судалж одоо найрал хөгжмийн зэмсхийн бүрэлдэхүүнийг шинээр хийхийг хийж сэргээхийн сэргээж ингээд одоо анхны том хөтөлбөр боловсруулсан. За ялангуяа анхны том хөтөлбөр боловсруулахдаа бол бүрэн хэмжээний одоо гоцлол, цөөхүүл, найрал хөгжмийн одоо урын санг бий болгосон. За тэр дундаа ялангуяа одоо тухайн үед байсан хөгжимчдөөр дэлхийн одоо сонгодог хөгжмийн бүтээлүүдийг тоглуулсан байна. За энд бол одоо манай монголчууд бүгдээ мэдэндээ одоо Жорж Бизегийн Кармен дурын оршил хөгжим. За энийг манай хөгжимчид тоглосон байна. За Оросын хөгжмийн сонгодог хөгжмийн эцэг гэгдэх Глинкийн Аргоны худаа гэдэг Испани найрагдлыг мөн одоо найрал хөгжмөдөө хөрвүүлж найруулсан байна. За тэгээд өөрийнх нь одоо зохиол бүтээл Монголын хөгжмийн зохиолчдын тухайн үед байсан хөгжмийн бүтээлүүдийг энэ хөтөлбөртөө оруулж анхны одоо найрал хөгжмийн хөтөлбөрөөр боловсруулснаар бид одоо энэ онцлог тооллыг одоо тоолж эхэлсэн юм. Ер нь бол зүгээр найрал хөгжмийн одоо түүх бол бүр өмнөх тийм ээ эзэн Чингисийн үед үеэс за тэрнээс өмнө хүнүүгийн үеэс ч одоо улбаатай ийм юм байна. Тэгэхээр үндэсний хөгжмийн тийм ээ хамгийн гол нь орчин цагийн гэдэг маань одоо ямар ч юм бэ? Орчин цагийн хөгжим. За орчин цагийн гэдгээ бол бид нар яг хуу одоо нөгөө 20 дугаар зууны одоо 2 дугаар хагаст найрал хөгжмийн одоо шинээр бүтэц бүрэлдэхүүн бий болоод тухайн үеийн одоо нийгмийн одоо хөгжил тийм ээ дэвшилтээ уялдуулаад тэгээд найрал хөгжмөө шинээр сэргээсэн гэдэг утгуунаар орчин цаг ингэж тоолж эхэлсэн юм.
Түүнээс л ер нь миний түрүү чи хэлгээд түүх бол их одоо эртний улбаатай юм байна шүү дээ. Гон 13 дугаар зуунд Хувилаа хааны үед бол Их Иван улсын үед бол одоо 512 хөгжимчөнтэй. Одоо ч одоо дэлхийн ертөнцид байхгүй юм том бүрэлдэхүүнтэй найрал хөгжим байсан. Монголчууд бий болгосон гэдэг ингээд үзэх юм бол найрал хөгжмийн түүх бол үнэхээр өргөн дэлгэр. Их одоо түүхийн өмнөх холбоотой. За тэгэхээр Мөнх Эрдэнэ хөгжимчний хувьд одоо хэдэн жил ажиллаж байна тийм ээ. За ер нь одоо найрал хөгжим, гослол хөгжим гэдгийн ялгааг бас одоо манайх бас ингээд бас ойлгох байх л та. Ойлгох нэг хүмүүс бол ойлгоно тийм ээ. Тэрнээс л хатжины одоо урлагийн бус хүмүүс бол бас тэр болгоныг ойлгох байхгүй байх. Энэний ялгаа салгааны талаар яриад төхөө найрал хөгжим гэдэг маань яг юу гэлдэг юм. Гослол хөгжим маань юу гэлдэг юм. Ер нь хэд одоо энэ том гүндэтгэлийн концертанд өөрөө оролцож байна. За би одоо Үндэсний дуусын эрдэнэ шилжилт ороод 6 жил болж байна. Одоо 7 дахь жилдээ ороод ажиллаж байна. Найрал хөгжим гэдэг бол олон төрлийн хөгжмийг их олон хүмүүс хамтарч тоглож ирж найрал хөгжим болж байгаа. Нэг аяыг тоглож байна тийм ээ. Нэг зохиолыг, нэг бүтээлийг, уран бүтээлийг. Гослол хөгжимчин гэхээр бол ерөөсө ганцаараа л тоглохыг хэлнэ шүү дээ. Тэгэхээр одоо энэ тоглолт маань ер нь хичнээн одоо уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй тоглож байгаа юм лээ. Их магч. Манайх чинь за 60 хүний бүрэлдэхүүнтэй. 60 хүний бүрэлдэхүүнтэй. 60 хүний бүрэлдэхүүнтэй тоглож байгаа. Үй үеийнхээ одоо уран бүтээлчдийг шилдэг хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс тоглож байгаа. Европын сонгодог хөгжимч тоглоно. Тэгэхээр одоо энэ хүндэтгэлийн концертанд байна тийм ээ. Очсон зрители яг тэндээс юуг ойлгоод, юуг мэдрээд одоо явахыг та нар хамгийн их хүсэж бас нэг зорилго байгаа тийм ээ. Энэний цаана үзэгчэндээс энэ театраас гарахтаа бас нэг ийм юм ойлгоод гараасаа. Гол тэр зорилго маань бас юу дээрч. Ер нь бол энэ шүү дээ. Одоо 50 жилийн ой тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд бол яг энэ найрал хөгжмийн орчин цагийн найрал хөгжмийн үндэс суурийг тавилдсан ахмадууд маань бас амьд зэрэг байна. Тэр ахмадууд, тэгээ үеийн ахмадууд одоогийн одоо энэ хөгжимчтэйгээ нийлсэн энэ хүндэтгэлийн тоглолт хийж байгаа. Тэгээд мэдээж одоо ахмадууд маань тухайн үед одоо тоглож ирсэн урын сангаасаа одоогийн залуучуудаа хамтарсан бас хэд хэдэн бүтээлийг тоглоно. За тэгээд яг одоогийн энэ бүрэлдэхүүн маань эргээд ахмадуудаа одоо цагийнхаа бас энэ өндөрлөгт хэрхэн яаж хүрв тийм ээ тэднийхээ энэ залгамж чанар яаж хадгалж гэн яаж хөгжүүлэх гэж гэдэг энэ бүх зүйлийг л харуулна. Тэгээд ер нь 50 жилийн одоо хугацаанд бий болсон урын сангийн хамгийн шилдэг зүйлээ энэ хүндэтгэлийн тоглолтод оруулах гэж байна. Сүүлийн үед ер нь үзэгчийн хувьд одоо үндэсний дуучин эрдмийн чуулгаараа ороход тийм ээ. Орох одоо зрителийн үзэгчийн одоо хөгжим ойлгох тийм чуулганы тоглолтуудыг үзэх ер нь зритель хэр их нэмэгдэж байна. Ер нь одоо сүүлийн үед бол зритель бол маш сайн боловсрож байгаа шүү дээ тийм ээ. Энэ тал дээр ер нь дүгнэлт үрдүн гэдэг юм одоо юу гэдэг тийм ээ. Театр л одоо жишээлбэл жүжиг их очиж үздэг болсон байлээ. За цирк маш үздэг тийм ээ. Дөөр үздэг гэх юм. Энэ тал дээр бол ялангуяа сүүлийн хугацаанд бол үзэгчдийн эрс нэмэгдэж байгаа л да. Тэр манай маркетингийн үйл ажиллагаатай л тэгээ манай энэ ойч нь шүү дээ. Нөгөө ганцхан энэ хүндэтгэлийн тоглолтоор хийж байгаа биш. Бид нар чинь 3 сард нээлттэй хийсэн. Одоо энэ 50 жилийнхаа хойд хийгээд хавар одоо тэгээд тэрний чинь дараа бас нөгөө цуврал арга хэмжээ сөүлийн үндэсний театрынхантай хамтарсан тоглолт хийлээ. Дараа нь рок попынхантай хамтарсан тоглолт хийсэн та нар бол үзсэн баг тий. Ямар рок попын дуучтай үндэсний хөгжим маань хэр нэгдэж байна гэдгийг харуулж чадсан манайх бол. Одоо энэ бол хамгийн сүүлийн гала тоглолт. Гэтэ энэ арга хэмжээ бүтэн жилийн турш болж байгаа цуврал арга хэмжээ. Тэгээд зритель бол ямар байгаа нь маш сайн мэддэж байгаа. Маш их манай үзэгч манайхын үздэг үзэгч. Одоо ер нь бол ийм болчихсон тийм ээ. Монголчуудын амьдрал бас
нэг үе одоо бас мөнгөчсөн за мөн гадаадд одоо маш боловсрол эзэмшдэг болсон, амьдардаг болсон, ажилдаг болсон. Эдгээр маань эх орноо юугаараа санаж өгүүлж байна. Яаж эх орондоо байгаа юм шиг юу вэ гэхээр одоо уртын дуу үндэсний хөгжим маань заашгүй тэнцэнэ одоо ингэ сонсоод бас тийм ээ. Их нутгаа өгөөл. За одоо сүүлийн үед бас рок попын хамтлаг дуучид маань бас одоо маш их одоо үндэсний хөгжмөө тоглоулдаг болсон бай тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо баяр хүргье гэж хэлэх нь зөв баха тийм ээ. Үндэсний хөгжим бидний одоо бахархал шүү дээ. Тэгэхээр энэ дэсэнд бол одоо та бүхэн пледийг бол ерөөсө ганцхан удаа тэгэхээр зэрэгтлийн хувьд бол маш цөөхөн судалтай байлээ. Тэгэхээр үзэгч та бүхэн амжиж гэр бүлээрээ нэг өдөр бас нэг үндэснийхээ хөгжмийг сонсож тэнд омогшиж бахархаж суух шиг сайхан юм юу байх вэ? Тэгэхээр морин уур цавлж байгаа хүнийг сонсоод гөөмөлж хархирж байгаа хүнийг ингээд яг энд нь сонсохоор ингээд сонсогдгүй шүү дээ. Жоохын ийшээ болмод гэдэг. Дүн ингээд толгоороо аяга санаа ингээд чиглүү ингээд бүрээдэрдэг тийм ээ. Ер нь телевизээр үзэх яг өөр амьдаар сонсох уу шүү дээ. Тэгэхээр үзэгчтэй сонирн болгоод бас тийм ээ одоо зарих хөдөө оруулах ч юм уу одоо ирж үзэж чадахгүй бас одоо цөөхөн зэрэгтэлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нартай зориулаад жижиг ай дагуулж өгөх боломж байна одоо хоол болохоос өмнө. Болгүй дээ манай чинь нэг нь хөгжмөө үлээр хөгжмөө авчихсан биш хүрээ нэг нь хууч хөгжмөө авсан. Надаа 2 мөн тэгээд тийм. За тэгээд хөгжимчтэйгээ хэрхэн тоглохыг одоо сонирхъя. Хоол болохын өмнө нэг сайхан хөгжим сонсох. Манаас тогооч бас гадаад тоогоочтэйгээ бас үндэсний хөгжим сонсоод уяраад бас хоолоо хийх. Тийм. Нэг хоол бол шийл зуугаа гэж тийм. За. За манай Дэви тоогооч маань одоо бидэнд хоол авчирж өглөө тийм. Хоёул хоол одоо зочдод танилцуул ямар хоол дээрөө тийм ээ. За манай энтиг хоол дандаа халуун логотой биш. Дандаа хоол халуун логотой хоол биш. Энэ манай укримагтай хоол. Тэгээд энэ укри тагиамаг. Тэгээд энэ манай милажула кебаб. Энэ тагианамаг укримаг और हनीमग
өдрөө. Энэ манай такяна макна кари. Энэ укри макна кари. Энэ манай наан. Үндэсний хоол гэсэн үг тийм ээ энэ дэлхийн. Манай хамгийн гоё хоол манай энэ байна. Укри мактай. Энэ манай монгол хүмүүс дуртай. Сайн байна. За баярлалаа. Ямар сайн ярьж сурсан юм бэ? Дараа ирж минутын уншлаг авна. За наргал шүү. За ямар гоё үнэрч байна тий шүлсээ залгээд би ч одоо. Тэгэхээр хоолой идэхээс өмнө нэг зүйл асуугаад тэгээд хоолой идэ дараа нь яриаг үргэлжлүүлэх тэгэхгүй. 50 жилийн энэ олон хүмүүсийн хөдөлмөр тийм ээ хөлс хүч шингэсэн одоо архив гэж ярих юм уу да тийм ээ урын сангийн талаар ярил одоо хэрэг хэмжээний юм байна. За үнэхээр 50 жилийн хугацаа гэдэг бол бага хугацаа биш тийм ээ. Хагас зууны хугацаа. За энэ хугацаанд бол их найрал хөгжим оршин тогтохын тулд бол мэдээж одоо хамгийн гол зүйл нь бол урын сан дээр тогтно. Тэгэхээр өнөөдөр одоо ухаан би зүгээр урын сангийн эрхлэгчийн хувьд хөгжим судлаачийн хувьд бол байгууллагынхаа яг энэ 62 оноос өнөө хүртэлх бүх урын сангийн жагсаалтыг гаргаж одоо энэ 50 жилээр хэвлэгдэж байгаа танилцуулгадаа хийлээ л дээ. За манай урын санд бол юу вэ? Монголын хөгжмийн зохиолчид манай энэ найрал хөгжим зориулан бичсэн нэг 40 орчим бүтээл байна. Энэ бол одоо яг зориулан бичсэн. За манай Монголын хөгжмийн зохиолчдын яг манай найрал зориулаагүй бүтээлийг манайх хөрвүүлж найруулад тоглосон одоо нэг 20 гаруй бүтээл байна. За түүнээс гадна гадаадын одоо дэлхийн нэртэй одоо хөгжмийн зохиолчдын бүтээлийг энэ найрал хөгжмөндөө одоо хөрвүүлж найруулсан 60 гаруй бүтээл байна. За тэгээ цаашлаад ярих юм бол одоо хөгжим тус бүрэг гоцолд зориулсан, цөөхөө зориулсан гэдэг үзэх юм бол одоо 60 гаруй бүтээл байж байна. Ингээд үзэх юм бол ер нь одоо тоогоор ярих юм бол энэ 50 жилийн хугацаанд жилдээ нэг 3-аас 4 уран бүтээлийг шинээр одоо урын сандаа оруулж исэн байна. За түүнээс гадна манай найрал хөгжим бол зүгээр нэг найрал хөгжмөрөө л одоо дандаа нэг бүтээл гаргадаг. Манай урын санд чинь бол одоо дуулалт жижиг байна. Бүжгийн бүтээл байна, тийм ээ. За энэ том хэлбэрийн бүтээл ихэд одоо нэг 15 орчим бүтээл байна л да. Сүнжидмаа дуулалт жижиг, нарны домог бүжгийн жижигч гэдэг юм уу. Ингээд үзэх юм бол 15 том хэлбэрийн бүтээлийг манай найрал хөгжимчид, манай чуулгын уран бүтээлчид бүтээсэн байна. Ингээд ер нь чуулгын урын санд байгаа бүтээлүүд маань ямар ч байсан дэлхийн одоо томоохон найрал хөгжмүүдийн урын санд байж идэв. Урын санд байварзах юм томоохон хэлбэрийн бүтээлүүдийг өөрийнхөө хөрвүүлэг, найруулга, зохиол бүтээлээр хийж амжсан бол манай уран бүтээлчдийн их том үлс юм да. Тийм учраас одоо бид энүүгээрээ одоо бахархаж энэ бүх зүйлээрээ одоо омгшиж байна л да. За үнэхээр бас ариун урын сантай 50 жилийн хугацаанд бас хийсэн бүтээсэн юм эргээд харах шиг сайхан юм байхгүй шүү дээ тийм ээ. Заавал байдیں۔ Диско мэн. За. Хоол идэхэд учир бий. Тамаа ингээд нэвтрүүлгийн бас нэг юм байгаа ингээд хоол идэх юм ингээд бүгдээр ингээд залбирдаг. За бодлоо. Өнөөх нь ингээд хоол исэн байлаа. За. Энэ зүйлээс заавал хамгийн гоё гэдэг юм байна. Тэгээ хоол идсний дараа ярилцлага өргөжлүүл үзчихтэй. За хоол таалагдсан уу? Маш сайхан байна. Сайхан байна. Анх удаа энэ тхийг хоол би анх удаа идэж үзлээ бас. Сүртэл юм байна. Гоё юм байна. Тийм байна. Монголчуудад зориулаад бас их халуун ногоогийн баг байдаг юм биш үү? Дөрөс ер нь халуун шүү дээ. Ер нь бол энэ гэр бүлэрээ найз нөхдөөрөө бас нэг ажил хэргийн холбогдолтой хүмүүс орж ирээд сайхан хооллоод байхад бас сэтгэл ханамж сайхан гарна. Энд чинь Дели Дарбар гэдэг нэртэй. За хоолны тийм байна. Дели Дарбар та бүхэн. Тийм ээ. Дели Дарбар. Уужиж
энэ сайхан хооллолоо гэж санал болгоё. За эргээд тоглолтынхаа ярианд орё тэхөө. За тэгэхээр одоо бүрэн бүрэлдэхүүн тийм ээ. Ер нь одоо манай энэ тоглолтод одоо хичнээн уран бүтээлж орж байгаа юм бэ тийм ээ. Хичнээн бүтээл орж байгаа юм. За ер нь одоо үргэлжлэх хугацаа тоглолтын метражны талаар ярил. За ер нь бол чуулгын үндсэн одоо бүрэлдэхүүн бол нэг 64 хүнтэй найрлаг гэж шүү дээ. Одоогийн юугаар. За ахмадууд дунд үеийнхнийгаа оролцуулаад эн чинь бас нэг 80-90 юм болно тийм ээ. Эхний тоглолтод бол болчихно. За тэгээ үндсэн бүрэлдэхүүнээрээ одоо гол хөтөлбөрийнхөө одоо тоглолтыг хийчихнэ. Тэгэд ингээд бодохдоо ер нь нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй ийм одоо тоглолт болох гэдэг юм. За тайзны ажилчид байна, гэрэл шүүмгүүд байна. Тэр оролцоод одоо бүгдтэй. Тэгээ ер нь бол найрал хөгжмийн үеийн уран бүтээлчдийн хувьд бол энэ бол одоо маш том баяр болж тийм ээ. Эд одоо бас энэ удаа 50 жилийнхаа ойг хийж за энэ ойгоороо бас хамтарсан тоглолт хийж байгаа гэдэг утгаараа бол үнэхээр одоо манай хөгжимчдийн том баяр юм да. Удирдаачдын хувьд одоо ямар хүн удирдах концерт ер нь ер нь бол манай энэ чуулгын 50 жилийн хугацаанд ерөнхий удирдаач нэг 5 хүн ажилласан байна. Анхны одоо ерөнхий удирдаач нь Давг Жамцгой, Давг Жамцг шин соёлын гавь зүтгэлтэн. За тэгээд дараа нь Чойдог багш бай. Урлагийн гавь зүтгэлтэн төрийн шагналт хөгжмийн зохиолч. За тэгээд Сүндэд багш улсын гавь жүжигч юм. Их олон жил одоо чуулгын найрал хөгжмийг толгойсон. За дараа нь урлагийн гавь зүтгэлтэн Баатар жив удирдаач бай. Ерөнхий удирдаачаар ажилласан. За одоо манай найрал хөгжмийг Буян Баатар гэж соёлын тэргүүний ажилтан удирдаач одоо толгойлж байна. За Буян Баатар сая одоо яг энэ 50 жилийн ойн босхон дээрээ хөдөлмөрийн говийн улаантайг болонгоор шагнагдлаа. За энэ бол одоо бас хамт олонний дундаас төрийн дээд шагнал үлдчихэж байгаа бас сайхан мэдээ, сайхан баяр юм аа. Ер нь бол түүний доор бол одоо ерөнхий удирдаачдын доор бол олон удирдаач нар, туслах удирдаач нар бол олон ажилласан л да. Энийг нэрлээд ярих юм бол их олон хүн байгаа. За тэгээд 50 жилийн хугацаанд манай найрал хөгжим дотроос удирдаач нараас гадна сайхан хөгжмийн зохиолчд төрөн гарсан. За жишээлх юм бол одоо манай улсын гавь жүжигчин Мин Дамар гэж одоо яочин чинь агуу одоо сайхан хөгжимчин, хөгжмийн зохиолч хүн байна. За одоо 45 жил тасралтгүй одоо найрал хөгжимдсэн манай гавь жүжигчин Идэр Бат байна. Идэр хөгжимтгөөс гадна бас хөгжмийн зохиолч. За тэгээ Чойжил жив гэдэг одоо манай найрал хөгжим бас дундаас төрсэн сайхан хөгжмийн зохиолч. Ер нь зүгээр хөгжимчин байгаа дараа нь хөгжмийн зохиолч болсон одоо бас олон хүн бий л дээ. Одоо Баттөмөр гэдэг тийм ээ. Нэрт одоо дууны мастер Баттөмөр бол манай найрал хөгжмийн их уурч байсан ч гэдэг юм уу. Ингээд ярих юм бол манай найрал хөгжим дотроос бас их олон хүн одоо хөгжмийн зохиолч. За тэгээд олон хүн удирдаач, олон хүн одоо юу гэдгийг судлаач, янз бүрийн одоо мэргэжлийн хүмүүс төрөн гарсан. Тэгэхээр бас одоо бид нар залуудаа бас тоглож байсан тэр тайзан дээрээ бас буцаж хурж ирж бас нэг сайхан тоглож бас тэр үеийн дурсамж яриа гэдэг бол тэр хүмүүст маань бас амьдралаа бас өрсөн хүмүүсийн тэр алтан тайзан дээрээ гарна гэдэг бол маш сайхан юм. Бас маш энэ одоо үеийн хөгжимчдийг гаргана гэдэг бас их сайхан юм болсон байна. Таны хувьд бол одоо үндэсний дуу хөгжмийн хэвтэмж чуулгын бол дараагаар бол одоо ажиллаж байсан тийм ээ. Ер нь шинэ боловсон хүч одоо ажлын шинэ боловсон хүчийг ер нь залуу хөгжимчдийг ер нь ямар шалгуураар авдаг юм. Ер нь одоо хөгжимчдийн маань одоо ер нь тоо хэд байх ёстой юм гэдэг юм энэ талаар. За ер нь бол юу шүү. За би яг 2 удаа энэ чуулгын дараагаар ажилласан юм хүн. За анх бас л хөгжим бүжгийн сургуулийг 71 онд төгсөөд бас л одоо би чи хуучир хөгжмийн төгссөн шүү дээ хөгжим бүжгийн. Тэгээд одоо энэ найралд энэ их том одоо айлын хаалгыг татаж орсон. За ухаан манай ангийн
хамт төгссөн хүн гэхэд одоо ардын жүжигчин Батчулуун байна. Урлагийн гавьяа зүтгэлтэн Эрдэнэ очир гэж нөгөө кинонд тоглогч нар харцсан жилэнд тоглодог. Одоо Хөлийн цэргийн чуулгын уран сайхны удирдагч. За сайхан ятгчин одоо ятгын багш Наран Туяа гэдэг ингээд сайхан хүмүүстэй би төгсч ирж ирсэн. За тэгээд одоо бол тэр үед бол бид томилогдож ирдэг байж. Одоо бол ерөөсөө энэ хөгжим бүжгийн коллежийг төгсч байна, соёл урлагийн их сургуулийг төгсч байна, соёлын дээд сургуулийг төгсч байна. Тэр гол нь ур чадвараар нь. Үнэхээр одоо ур чадвартай хөгжимчдийг бол ур чадварын шалгалтанд оруулаад тийм ээ. Тэгээд одоо сонгоод авч байна. Ер нь манай чуулгын энэ одоо байгаа 64 хөгжимчтэй найралч нь бол Монгол улсын ерөнхийлөгчийн 2005 онд гарсан зарилгаар 120 хүнтэй найрал хөгжим болох нь шүү дээ. Тэгээд төрийн одоо их найрал болох юмтай. Тийм учраас энэнд одоо бас бэлтгэл хангаж бидний чинь бас сайхан хувц сэргэллээр тийм ээ хөгжмийн зэмсгээр одоо төрөөсөө сангасан. Ер нь 120 хүнтэй сайхан найрал хөгжим болох юм бол одоо нэг Европын одоо бүрэн хэмжээний нэг симфони найрал хөгжим биш тийм ээ. Тэрний хэмжээнд очиж одоо бүрэн байдлаараа ажиллах юм байна тийм ээ. Тийм би энэ миний харс зөв буруу тэр нөгөө Карибын тэгсэд дээрэмчдийн аяыг тоглосон байсан тийм ээ. Би яг санджлаа нэ сайхан үзэж байхад бас их гоё харагдчихсэн шүү. Тийм. Сонин. Тийм ээ. Тийм манайх ч одоо урын сандаа бол одоо бүр нөгөө л Венийн сонгодог зэрэг баах мах гэхээс гадна одоо орчин үеийн тийм ээ алдартай одоо хөгжимчид, дуучид, хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглож байна л да. Бижизийн тийм ээ одоо хөгжмүүдээс тоглож байна. За тэгэл Майкл Джексонийн тийм үү дууг сайхан хөрвүүлж найруулж тоглож байна. За тэгээд хэний нөгөө бид аваргууд Queen хамтлагийн одоо уран бүтээлийн бид аваргуудыг тоглож байгаа нь ерөөсөө одоо ялангуяа бид нөгөө 100 гадаадын жуулчдад байнгын тоглолт хийдэг шүү дээ. Тэгэхээр одоо тэрний маань гол зорилго болохоор манай Монгол улсын үндэсний хөгжим, Монголын үндэсний хөгжим маань гадны бас одоо хөгжмийг тоглож болдгийм аа гэдгийг одоо бусдад сурталчлах зорилготойгоор тоглож байгаа хэрэг тийм ээ. Тийм. Би зөвхөн боддгийн айл болгон морин ууртай болох гэж сайхан зэрлэг гарсан тийм ээ. За тэгээд морин ууртай айлд орохоор ямар ч заншил байдаг вэ гэхээр тэр айлын хуурыг дуурах хэрэгтэй гэж татах хэрэгтэй гэж. Ер нь залуу цагийн дунд сургуулийн хүүхдүүдийн ч юм морин уурын одоо за хөгжмийн хэдхэн сургууль байна шүү тийм ээ. Одоо хөгжмийн бүжгийн коллеж. За тэгээд юу вэ? Соёл урлагийн сургууль байна. За тий. Соёлын дэд байна. Тэгээд одоо энэ тэнд аймагуудад бас нэг байдаг баха. Дугуйл юм ч юм уу тийм ээ. Тийм пиано гүнзгийрүүлсэн сургалттай тийм ээ. Тэгэхээр дунд сургуулийн хүүхдүүд ер нь одоо дунд сургуулийн тийм ээ юунд бол үндэсний хөгжим ч юм уу тийм тоглох тийм програмын талаар ер нь та нартай хамааралтай байдгүй. Ер нь бол юу шүү дунд сургуулийн ер нь яг хүүхэд бас нэг тодорхой хэмжээний хөгжим татаад за нэг үсний найр болоход нэг юм болчихтой юм ээ. Заавал одоо тэгээд авахгүй гэрээсээ бас нэг хүн гарчтай. Гэрийнхаа жаврыг үргээждэг гэдэг утгаар бас энэ үндэсний хөгжим гэдэг юм хүүхэд болгон зал ирээдүйн Монгол улсын иргэн болгон баг багтаа мэдээд авчих юм бол энэ хөгжмөө хүндлээд хоймроо тавихаа мэднэ, хайрлахаа мэднэ. Тэр ер нь ямар бодолтой байдаг вэ? Ер нь бол одоо ялангуяа энэ ЮНЕСКО тийм ээ Битус соёлын өвд морин хуур бүртгүүлдэг шүү дээ. Энээс хойш ер нь одоо морин хуур руу хандах хандлага бол их өөр болчлаа. Хүмүүр үнэхээр одоо өөрийн хэлж байгаагаар тийм ээ гэрийн жаврыг нэг үргээч бас Монгол хүн байна тийм ээ морин хуураа одоо гэртээ бас нэг татдаг янз бүрийн сурчий гэсэн энэ хандлага. Ухаан одоо Завхан аймаг гэхтэл одоо жилийн өмнө яалаа тийм ээ 999 морин хууртай 91 гэдэг ч одоо тэр гайхамшиг байгаа хгүй. Тийм байдлаар бол морин хуурд хандах хандлага бол байна. Ер нь зүгээр манай одоо үндэсний хөгжмийн бүрэлдэхүүнд байгаа хөгжмийн зэмсгүүдийг бас сонирхож байгаа сурах гэсэн ийм эрмэлзэл бол биш шүү. Одоо манай энэ хоёр хөгжимч маань их өөрсдөө бас л одоо сургалт явуулах тийм үү багшлах гэдэг ингээл бас давхар үүргүүдтэй байна шүү дээ. Дуулан тийм ээ. Хөгжим гэдэг ер нь бол хүний маш их тийм сайн төлөвшөл
хүний тэр мэдрэмж тэгээд өөрөө тэр бие хүн болж төлөвшөх их зөөлөн их нюанстай тийм хүмүүс их мэдрэмжтэй болчихсон юм болов уу? Хөгжимчүүний чанарын талаар, зан чанарын талаар ярилцъя л та. Тэгээд ер нь хөгжим сонсон, хөгжим тоглож өснөөр хүүхд ер нь одоо бусдаас юугаараа ялгаач? Нийгэмд байрс суурь хөгжимчдийг арга хэмжил дээр ч юм. Тийм судалгаа байдаг шүү дээ. Хөгжим багаас багтаад хөгжим тоглож сурч исэн хүн хизээч одоо гэмт тэр зөрчил хийдэггүй одоо. Тэгэхээр хөгжимчүү хүмүүс маань ер нь яг таны хэлж байгаагаар судалгаагаар бол одоо нийгмийн салбар хүмүүс байна шүү дээ. Энэ дунд бол айхтар аллах ч юм уу, дээрм гэмт хэрэг заллин дээр бол хөгжимчүү хүн бол ховор байдаггүй. Хөгжим боловсрал эзэмшсэн. Тийм эзэмшсэн. Багтаа хөгжим боловсрсан чинь. Тэгээ ер нь хөгжимгүйгээр ертөнцийг төсөөлөхөөр хөгжим байхгүй бол амьдрал байхгүй гэж нэг үг гэдэг шүү бас. Тэгээ чи одоо энэ телевизийн нэвтрүүлэг гэдэг хөгжимгүй дууг хөгжимгүй тоглоно. Бүжгийг хөгжимгүй бүжиглэн энэ ертөнцийг хөгжимгүйгээр төсөөлөө гэмэл төсөөлөгдөж байна. Хөгжим ямар агаа вэ? Тэгэхээр хөгжмөр бол маш их хүмүүжсэн юм л да. Хүний бүх мэдрэхүйг хөгжүүлнэ. Таван мэдрэхгүй нүд хараа сонсолж цэцэг хүртэл тийм ээ. Хөгжим тавихаар ямар гоё. Цэцэг хүртэл хөгжим тавихаар сайхан урган. Чи сая одоо яг тэгдэг штэ. Цэцэгтэй хүртэл ярьдаг штэ хүн чинь. За хөгжимчин болно. За. Тэгэхээр тоглолт руугаа иргэд оръё. Гол нь тийм ээ. Энэ юу тасбарын үн одоо тасбарын хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ? За бол хаанаас худалдаж авах уу? За мөн ямар утсаар холбоо барих уу? Тийм ээ дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ тоглолтын талаар? Тасбарын үн бол 20,000 гэж байгаа. Янз бүрийн суудлын ангилал байхгүй. Бүх суудал 20,000. Монгол хүн гадаад хүн бүгдээрээ 20,000. Хэрвээ таслуур авахыг хүсэх юм бол үндэсний дуучин эрдэмж болгоом байрны кастн дээр очиж аваа. Эсвэл мэдээлэл авахыг хүсвэл энэ 11 32 39 54 8808 8868 гэсэн дугааруудаар мэдээлэл авч боломжтой байгаа. Энэ бусад дугааруудаас маркетингийн албатай. Манай маркетингийн хэрвээ үзийг сүм яах хэрэгтэй болцсон. Тэг яахгүй бол бас ганцхан удаа тоглоно тийм ээ. Ер нь үндэсний одоо тэр айхтар том концертуудыг бол телевизээр нэг гараад байдгүй нэг үзээд байдгүй тийм ээ. Тэгэхээр энэ сайхан 50 жилийн одоо хөдөлмөрийг тайлгнаж байгаа энэ олон сайхан хүмүүс уран бүтээлчдийн хөс сүжин гэсэн энэ сайхан алтан тайзнаа эргээд хөгжмийн өрөө сууж байгаа тэрэндээ омгшж байгаа бахархж байгаа бас уран бүтээлчдийг харж тэнд бас одоо багтаж суух боломж та бүхэнд байгаа юм байна үзэгчтэй. Тэгэхээр та бүхэн яарч билетээ захиалаараа. За нэвтрүүлгийн хугацаа ингээд жаргаж байна. Магадгүй миний одоо оюуны бяд дутаад асууж чадаагүй зүйл байвал та бүхэн нэвтрүүлгийнхаа төгсгөлд үзэгчтэй бол надад зориулаад нэг өгүүлбэрээр энэ удаагийнхаа дугаарыг жаргаая. За ер нь бол Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал гэж энэ агуу одоо хамт олон ер нь түүхийн энэ их том одоо босгосон зүйл бол бидний одоо монголчуудын үнэхээр бахархал. Тийм учраас бид бол энэгээрээ бахархаж, омгшиж, дэлхийд энэ өөрийн үндэсний их найрлаараа тийм ээ омгшиж ингэж явах хэрэгтэй юм а гэдгийг би башрамд хэлье. За манай хоёр хөгжимчний хувьд дугуйланд явахыг хүсвэл за манай хоёр зөвлөлт хэлэх зүйл байна. За тэгээд энэ их үндэсний найрлалын болж байгаа тохиолдол бүх үеийн уран бүтээлчтэй тэрийн өдрийн баярын мэндийг хүргэе. Тэгээд нөгөө ганцхан дэлхийд ганц байдаг босоо бичгтэй Монгол тий. Дэлхийд байхгүй юм үндэсний их найралтай манай Монгол хөлтөн монголоор омгшиж хөгжим тайртай, хөгжмийн цэнгэлтэй, хөгжмийн сонсох дуртай хүмүүс бүгд ирж амжиж үзээрэй гэж үргэлж. За. Нийт үзэгчдэд Монголын үндэсний хөгжим, үндэсний их найрал хөгжим энэ өнгөрсөн 50 жилд юу хийсэн, ямар уран бүтээл тоглосон. Тэгээд энэ мөрөө юу харуулахыг хүссэн, юу хүргэхийг хүссэн. Энэ бүхнийг 11 сарын 25-нд ирж үзээрэй гэж уриалж байна. За баярлалаа. Хоолоор дайлын инхүү жаргаж байна. Тэгэхээр Монгол улсад тийм ээ орчин цагийн үндэсний хөгжим
их найр байгуулагдсан 50 жилийн ойн баярын мэндийг нийт одоо Монголын үндэсний хөгжим тоглодог бүх уран бүтээлч танд мөн одоо монголчууд та бүхэндээ бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Монгол үндэсний хөгжим үүсч өгснөөр маш олон жилээр дэлхийд гахагдсан тийм ээ сайхан уран бүтээлүүдийг хийж бүхэн үндэснийхээ хөгжмийг хайрлаж хамгаалж явах ерөөлөөр энэ удаагийнхаа дугаарыг жаргая. Бид бүхэн хоолоор дайлах болно. Хоолоо идэхээ мартцсан хөдөлмөрлж байгаа хүн та хоолоо идэхээ мартцвал бид танд сануулж хоолоор дайлах болно. Дараагийн дугаар хүртэл баяртай сайхан амраарай. За